Hello Baby гэдэг энэ төсөл маань аль хэдийн одоо хэрэглээнд нэвтрээд те аль хэдийн 20,000 хэрэглэгчтэй болсон байлээ. 20,000 хэрэглэгч гэдэг бол үүний цаана бол 40,000 гэсэн үг байхгүй яг хүүхдтэйг нийлээд энэ олон хүмүүсийн асуудлыг шийдээд хань болж чадж байгаа ийм бүтээгдэхүүнсэнд бол би өөрөөрөө айгүй бахархаж бас нэг байдаг да. Урам зориг авдаг. Сайн мэцхан намайг Бэлгүн Зэ гэдэг. Би ProCraft агентлагийн UX UI дизайнер хүн байна. За UX UI-г хамгийн энгийнээр тайлбарлах юм бол ердөөсөл тухайн зорилттой хэрэглэгчдэд зориулж яг ямар өнгөтэй, ямар будагтай бидний одоо нүдэнд харагддаг те тэр олон дүрслэл, тэр олон graphics болон шийдлүүдийг нь зөвөр зурагладаг мэргэжил юм да. За би анх ер нь бол яг график дизайнер болно гэж бол их сургуультаа ороод график дизайнерынхаа яг 2 дугаар курсэд явж байхад мэргэжлийнхээ нарийн чиглэлийг бол сонгох бол шаардлага гарсан л да. Тэгээд веб дизайн гэдэг хичээлийг үзээд бол миний нөгөө доторх хүсэлт юм уу амар хүчтэй төрөөд тэр хичээлд бол айгүй дуртай болж исэн. Тэгээд энэ тэн дээр үндэслээд ер нь яг энэ мэргэжлэр илүү төлхөө мэргэшээд явах нь бол зөв юм байна гэж шийдээд UX UI-г сонгоод орсон байна. Тухайн бидний хийж байгаа энэ аппликейшнуудын цаана нь мэдээж хэрэглэгч байдаг. Тэр хэрэглэгч гэдэг чинь өөрөө хүн шүү дээ. Тэр хүмүүсийн дотор одоо яг ямар асуудал байна тэдгээрийг илүү гүн ухаж судалж шийдэх гэж зордгоороо л айгүй гоё байдаг да манай мэргэжлийн онцлог. Биднэрт ингээд айгүй олон янз бүрийн салбарын төслүүд орж ирдэг. Жишээлбэл хүүхд хөгжлийн аппликейшн, банкны аппликейшн гэдэг ч юм уу те сэтгэл зүйн эрүүл мэндийн аппликейшн. Тэр болгонд цаатлын хэрэглэгч нарын судлаа, тэр болгоны онцлогийн судлаад гүн яг төсөл рүүгээ нэвчиж орж байгаа тэр мөч бол яг л нэг газар руу аялал нөгөө газар руу эргээд яг аялаад байгаа юм шиг л айгүй гой сонирхолтой байдаг. За бас нэг айгүй гоё давуу тал байгаа. За UX UI дизайнер болонгууд бидэнд ердөөсөө л яг ажлын тооны төхөөрөмж гэх юм бол ноутбук тэгээ интернет л хэрэгтэй. Тийм үед бол гэрээсээ байна уу, хаанаас байна, хөдөө очсон байна уу, хүссэн үедээ л ажиллаа хийх боломжтой байдаг нь айгүй том давуу тал байдаг. Одоо ч тэгээ техник технологи хөгжөөд бүр амар юм болж шít. UX гэдэг бол тухайн хэрэглэгчид өгж байгаа тэр ердөөсөө л мэдрэмж туршлага байхгүй юу? За тухайн хэрэглэгчид одоо тухтай байлгаж байгаа, ойлгомжтой болгож байгаа тэр шийдэл санааг анханаас нь боловсруулад хөгжүүлнэ гэдэг бол маш сонирхолтой салбар гэж үздэг. За UI гэдэг нь болохоор хэрэглэгчийн интерфейс гэсэн утгатай үг байгаа. За энэ болохоор UX-ээр гарсан шийдэл дээр илүү төлхөө ажиллаад тэрийг хэрэглэгчдэд яаж эвтэйхэн хүрэхгүй, яаж ойлгомжтой хүрэхгүй гэдэг өнгө будаг, зураглал, хэлбэр дүрс бүх тэр мэдрэмжэн дээр нь ажиллаж өгдөг ийм салбар байгаа. За миний хувьд бол илүү төлхөө UX-тэй сонирхолтой. Ягаад гэвэл яг тухайн хэрэглэгчээ мэдрээд илүү асуудал руу гүн нэвчиж ороод судалгаа хийгээд шийдэл боловсруулж байгаа байдал нь намайг илүү одоо урам зориг өгч одоо сэтэлжүүлдэг гэх юм уу? Ер нь маш гоё асуулт байна. За миний хамгийн яг дуртай прожект гэх юм бол Hello Baby гэд нэртэй төсөл байдаг. Яг энэ төслийн зорилттой хэрэглэгч нар нь бол хамгийн онцлог байсан юу вэ гэхээр ердөөсөө л яг дөнгөж хүүхдэд төрүүлж гисэн тэр ээж нар байсан байхгүй юу? За эхэндээ би бол өөрөө нөгөө хүүхэд төрүүлж үзээгүй яг ээж биш байсан учраас надад бол айгүй нөгөө чаленж гэх юм уу сорилтууд айгүйг тулгарч ирсэн болохоор би маш их судалгаа хийж нөгөө сэдв рүүгээ тухайн төслийн хүн асуудал руу гүн нэвчих гэж хичээсэн л дээ. Хамгийн сорилттой байсан хэсэг нь яг дөнгөж тэр төрсэн ээжүүдэд яаж одоо сэтгэл санааг нь унахгүйгээр улам гоё дэмжиж тааж чаднаа, та ингээ хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чаднаа тий. Бид нэр үргэлж хажуучин байх болно л гэсэн тэр дотн мэдрэмжийг төрүүлэх тэр интерфейсийг зуруулах бол миний хувьд хамгийн сорилттой ажил байсан. Тэгээд нэлээд судалгаа хийж бөө юм болж л бараг л тэр яг тохирсон хөөрхөн игдүүтэй дүр төрхийг гаргаж ирсэн гэж боддог тоо. Hello Baby гэдэг энэ төсөл маань аль хэдийн одоо хэрэглээнд нэвтрээд те аль хэдийн 20,000 хэрэглэгчтэй болсон байлээ. 20,000 хэрэглэгч гэдэг бол үүний цаана бол 40,000 гэсэн үг байхгүй яг хүүхдтэйг нийлээд энэ олон хүмүүсийн асуудлыг шийдээд хань болж чадж байгаа ийм бүтээгдэхүүнсэнд бол би өөрөөрөө айгүй бахархаж бас нэг байдаг да. Урам зориг авдаг. За үнэхээр UX UI сонирхож байгаа бол ерөөсөө айх санаа зовх юм байхгүй. За ихэнх хүмүүсийг хараад тахад манай мэргэжлийг айгүй тийм сериосны жоохон юм албаны логик сэтгэлийн юм шаарддаг математикта баг сайн байх хэрэгтэй юм шүү гэсэн хандлагаар хараад байдаг л да. Яг үндэ бол нэг тийм биш.
та ердөөсөө л нэг баг зэрэг технологи мэддэг, баг зэрэг яг график сонирхдагтай. Тийм байхад юм бол та хүснээрээ хүргүүл энэ салбар руу орж иж болно. Бүр ярих юм бол та сэтгэл судлал сонирхдаг те. Ямар салбарын баг байхад л манай салбар руу эвтэйхэн хөрвөд ороод ирэх боломж байгаа. Танд ердөөсөө л тэр зөв хандлага юм асуудлыг шийдэл гэсэн сэтгэл байхад хинч болж чаднаа л гэж би боддог. За үнэхээр UX UI сонирхож байгаа охид бүсгүүчүүд минь байх юм бол маш гоё мэдээ байгаа. Тэр нь юу вэ гэхээр манай ProCraft Agency Women in Tech Монгол дахь салбартай хамтраад 10 эмэгтэйд яг зорилтоор эмэгтэйд мастер класс хичээл өнгөө өгөхөр болсон байгаа юм сайхан мэдээ байгаа. Та ч гэсэн чадна. Тийм учраас манай мастер класс бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Танд үргэлж боломж байгаа гэдгийг хэлэхэд бол маш таатай байна.